Аист глобал телевиз ялалтын ёслолын жагсааллыг шууд дамжуулна. Сайн байцгаана үзэгчдээ мэдээ эхэлж байна. Студид хөтлөгч Гамбтын басан сур ажиллаж байна. Анхаарлаа хандуулна. Байгаль орчны салбарт ашиглаж байгаа зөвшөөрлүүдийн 20%-ийг зуцлана. Соёлын спорт аялал жуулчлал залуучуудын яамны соёлын боловсрол нэг Монгол нээлттэй хаалганы өдрлөг амжилттай болж өнгөрлөө. Брэдэн нислэл Улаанбаатар хотод ялалтын баярын арга хэмжээ үргэлжилж байна. Аист глобал телевиз ялалтын парадыг Оросын холбооны улсын бүгд найрамдах Брэд улсын нислэл Улаанбаатар хотоос шууд дамжуулна. Эстрадын болон нийтийн зохиолын дуу, Монголын урлагийг дэлхийд гаргасан дуур, гадаадын утсан хүүхэлдэйн жүжиг хийгээд бусад тоглолтууд, амралтын өдрөөр хажихуу. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн салбарын нээлттэй хаалганы өдрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Тус салбарыг олон нийтэд илүү нээлттэй болгохын тулд чөдөр тушаа болж байсан зарим нэг зөвшөөрлийг цуцлахаа байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. Өдрлөгийн үеэр байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам болон салбарын харьяа байгууллагад оролцож эхний өдөр тусгай хамгаалалттай газар нутаг хөрөөлөн орчны бодлого, байгаль орчны нөлөөлийн үнэлгээний хэрэгжилтийг танилцуулан мэдээлэл хүргэсэн юм. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа чөлөөлөл яйны хүрээнд энэ салбарт ашиглаж байгаа зарим нэг зөвшөөрлийг цуцлахаар төлөвлөсөн байна. Манай яамд тусгай зөвшөөрөл олгодог 36, энгийн зөвшөөрлөөр олгодог 11, нийтдээ 47 зөвшөөрөл байдгийн байна. Тэгэд ард иргэдийн зүгээс, иргэн аж ахуй нэгжүүдийн зүгээс, бизнес эрхлэгчдийн зүгээс хамгийн их гомдол санд гаргадаг асуудлууд энэ зөвшөөрлийн цаана одоо ар яврын хаалга байдаг, хүн зурдлал байдаг гэдэг ийм гомдол сандууд их байдаг. Байгаль орчны салбарт мөрдөж байгаа зөвшөөрлүүдийн 20% цуцлана гэдгээ сайд нийллээ. Мөн энэ салбарт мөрдөж байгаа гол хуулиудыг 1994-97 онд баталж өнөөдрийн хүртэл мөрдөж ирсэн байна. Тиймээс эдгээр хуулиудыг шинжилнэ гэж мэдээллээ. Цаг үе яаж өөрчлөгдсөн байгаа вэ? Зохицуулагдаагүй маш олон нарийн харилцаанууд бий болсон байна. Тийм учраас энэ бүрийн эрхээ хугацаанд ажиллах хугацаанд энэ салбарын зохицуулагдаагүй байгаа, давхурдсан байгаа, хийдэлтэй байгаа энэ олон хууль эрх зүйн орчныг шинжилье гэсэн тал дээр анхаарал хандуулж ажиллаж байна. Юуны өмнө засгийн газраар одохгүй уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг батлахыг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, хөрсний тухай, ургамлын тухай хууль зэрэг гол хуулиуд дээр төвлөрч улсын их хурлын хавар намрын чуулганаар батлуулахаар төлөвлөсөн байна. Доржин Цэнгэнжив, Евгений Павлов, Бүрсэнгийн маргалмаа, Аист глобал. Соёлын спорт аялал жуулчлал залуучуудын яамны соёлын боловсрол нэг Монгол нээлттэй хаалганы өдрлөг амжилттай болж өндөрлөө. Яамны зүгээс тус өдөрлөгөөр дамжуулан театр музейн болоод номын сангийн гэрчлэн соёлын боловсролыг олон нийтэд түгээх чиглэлд онцгой анхаарч ажилласан байна. Соёлын спорт аялал жуулчлал залуучуудын яамны нээлттэй өдөрлөгт 27 байгууллагын төлөөлөл 400 орчим хүн ажиллажээ. Тэд асар болон тайз гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваагдан үндэсний болон орчин үеийн урлагийг суртаж илж, улсын хэмжээний томоохон музейгээр сонирхсан хүн бүхнийг виртуалаар аялуулсан юм. Мөн Wonderlust олон улсын театрын наадамд хамтран ажилласан 6 орны уран бүтээлчдийн тоглолт, хүүхдийн төв ном сангийн танин мэдхийн хөтөлбөрүүд үзэгч олонны сонирхлыг ихэд татаж байлаа. Үүнээс гадна бие балтрын сорил өгөх, биеийн жингэн энтгсийг тодорхойлох болон спортын сэтгэл зүй, эрүүл хооллолтын мэрэгжлийн зөвлөгөөг харьяа агентлагаас өгч байсан юм. Цаашлаад бол Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан соёлын боловсрол 2 арга хэмжээг улс орондоо ярьж зохион байгуулах байгаа. Энэ бол алтан бус боловсрол бүх насныханд зориулсан соёлын боловсролын арга хэмжээг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж бичиж байгаа. Музей болгонд өөрийн төрөл чиглэлийн өөрийнх нь цуглуулгын дагуу хөтөлбөрүүд музей болгонд явагддаг. Тэр онцлогуудаараа бас энэ үзмрээд идэгсэн, дижитал үзмрээд идэгсэн музейнуудаас хоорондоо ядагдчихээн. Боловсролын хөтөлбөрүүд бас өөр байна. Тэгэхээр бид нар бол нөгөө чиг үүргийн хүрээнд бол энэ монголчуудын уламжлалт өв соёлыг олон нийтэд сурчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгын үүдэн ч гэсэн бид нар энэ явуулж байгаа байнгын үзүүлэлт үзэсгэлэнгээс гадна энэ нийтэд зориулсан соёлын үеийн боловсролыг одоо түгээн дэлгэрүүлэх бас нэг чиглэл ажил манд энд өнөөдөр илүүтэй дэлгэгдсэн байна.
Түүнчлэн өдрлийн үеэр Go Mongolia брендийн танилцуулга, аяллийн шин чиглэлүүд болон ирээдүйн 300 гаруй боловсон хүчин өрсөлдөж байгаа Grand Tour 2026 Олимпиадын үйл явцын талаар танилцууллаа. Залуучуудын салбарын хүрээнд залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэлэлцүүлэг, Youth Cart төлбөрийн картын үйлчилгээ болон залуу гэрэл зурагчдын үзэсгэлэн зэргийг танилцуулсан юм. Олон сая жуулчин ирэх төдийгээр дэд бүтцийн асуудал бас манай оронд бас дутмаг байдаг. Тийм бодлоор бид нар бас аялал жуулчдаар бас дэд бүтцийг сайжруулах дээр бүтээмжийг сайжруулах, үйлчлэгийг сайжруулах гэдэг арга хэмжээнүүд дээр бид нар бас мэдээдгүй бодлого хэрэгжүүлж ажиллаж байна. За өнгөрсөн он бид нар 25 оны 11 сард 3 улсын цайны замын авто машинтай брэнд аяллыг нээсэн. Одоо бид нар хил орчмын аялал жуулчдараас мэдээдгүй анхаарч байна. Төрийн үйлчлэгийг хүмүүст нэгт орос эл тод нээлттэй хүрэх зорилготой энэ үйл ажиллагаагаар 4550 иргэн салбарын олон төрлийн үйлчлэгийг авч давхардсан тоогоор 15,000 гаруй хүн нээлттэй хаалганы өдрлийг үзэж сонирхжээ. Женчевдэрч Бастэрч, Евгений Павлов, Гамбат Басан Сүрэн, Пүрвсрэн Марлма, Iced Global. Энэ жилийн сур харваа бурят сураар эхэллээ. Аймаг бүр нээлтийн харвааг зохион байгуулсан бол энэ амралтын өдрүүдэд чуулга харваа буюу их харваа болно. Энэ мэтээр харваачдын цэцэн мэрэгнээс сорих амжилттай ахиулах улирал эхэллээ. Энэ оны нээлтийн харвааг уламжлал ёсоор бурятын сураар эхлүүлж байна. Төв зэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд нийслэл болоод орон нутгийн 100 гаруй харваачид цуглжээ. Улсын чанартай энэхүү тэмцээнээс спортын зэрэг цал хүртэх боломжтой. Үүгээрээ бурят сурын харваа онцлогтой болж байна. Харваа эхлээд удаагүй байхад зарим нь уг болцлыг хэдийнэ хангажээ. Өнөөдөр нэг яг спортын мастер яг тулаатал байна. Одоо 8 сан байгаа. Болох нь болохгүй нь мэдхгүй одоо 8 сум тавьж байгаа шийдэндээ. Урийнхаа бурят харваанд зөвхөн ирчүүд оролцдог бол халах сурын харваанд эр эмгүй харвдаг. Энэ утгаараа өнөөдрийн тэмцээнд эрэгтэй эмэгтэй харваачид тус тусдаа харуулж байна. Сүүлийн үед эмэгтэй харваачдын тоо илт өсжээ. Тэд халах бурят харвааг ялгалгүй харавхыг хичээдэг болсон байна. Ноёдлон хаалтаас ер нь сонирхсон. Би халах харвдаг 2 жил халах харвсан. Тэгээд энэ жил одоо нээлтийн харваа болж байгаа. Энд орж харуулж байна. Тэгээд ер нь бурят сурыг хармаар юм байна. Айгу гоё санагдлаа. Сонирхолтой. Айгу ийм яг нэг час хийсэн мэдрэмж айгу аваад байгаа юм шиг санагдаад алтарганд явна гэж бодож байна. Ер нь бол яа санаанд бол хүрэхгүй байна. Хэдэн сум тавьснаас хэдэн онсон бэ? За 24 сум гаргаад байна. Бид тэгээд 24 сумдаа 16-аас дээш унсан. Дараагийн шатандаа үлдээд 16-аас доош унах юм хасагтаа явдгийг бурят харав. Тэгээд 18 оноод ямар ч гэсэн дараагийн шатандаа үлдчихэд байгаа. Харваачдын энэхүү шохорхон оролцох болсон бурят сур халах сураас юугаар ялгаатай вэ? Ёс жаяг тэгээ спортын харвааны дүрм тэгээд өөрийн тэр соёл тухайн ая дан буюу хүндээ алдаа заах хилэг урамшуулах гих мэт ингээд хил аялга үйл хөдлөл хэрэглэл гээд хэрэгслүүд гээд энэ бүхнээрээ ялгаатай. Бурят сур харваа өмнө нь цуваагаар харавдаг, хувийн дүн гардаггүй. 10-аас 12 хүний бүрэлдэхүүнтэй аймаг сум хотхон хороо дундаа ураг удмаараа баг болж талцаж тоглодог мож харваа гэдэг байжээ. Харин 1980-ад оноос хувийн амжилтыг үнэлдэг болж 2003 оноос бурят сурын холбоо байгуулагдаж 2007 оноос улсын аваргын тэмцээн болоод нээлт хаалтын харвааг зохион байгуулдаг болжээ. Бурят сурыг олон нийтэд таниулан сурталчилахад үндэсний их баяр ихэд нөлөөлжээ. Үүнд оролцдог болоход багагүй бэрхшээлийг туулсан байна. Урийнхаа бурят сурыг харуулахгүй гэдэг эсэ зөвхөн халахаа харуул гэдэг. Тэгээ 6 насны морь уралдаад одоо явж болж байна. 3 сурын харваа нь ягаад явж болдог. Үндэсний их наадам юм бол үндэсний сурын харваа нь 3 төрлийн харваа нь ингээд явж явах ёстой гэдэг талаас нь би бас бодолтой байсан. Тэгээ зүтгүүлж байгаад ингээд улсын их баяр наадмаараа бурят сур, урийнхаа сур, тэгээ их сур гэдэг ингээд харуулж байгаа л да.
Брэд сур харваа өдгөө улам боловсронгуй болж оролцогчдын хувийн амжилтыг улам илүү үнэлдэг болоод байна. Ингэснээр брэд сураар харвах хүмүүс улам олширч байна гэлээ. Энэхүү нээлтийн харвааны дараагаар чуулга харваа буюу их харваа энэ амралтын өдрүүдэд болно. Цаашлаад Алтарган наадмын бэлтгэл, үндэсний их баяр наадам, үндэсний спортын 8 дугаар наадам, брэд сурын улсын аврах шалгаруулах тэмцээн гээд дараалсан уралдаан тэмцээнүүд харваачдыг хүлээж байна. Харваачид жилд нийтдээ 5 удаагийн улсын чанартай уралдаан тэмцээнд оролцож цэц мэрэгний сорхин зэрэгцээ амжилтаа ахиулдаг байна. Үзэгчдээ зарим үйл явдлын мэдээллийг цөөн үгээр хүргье. Ирэх 6 дугаар сарын 21-нд болох иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ. Сонгуульд Монгол Ардын нам, ардчилсан нам, хүн нам, их нам, иргэдийн оролцооны нэгдэл ам оролцохоо илэрхийлсэн. Намуудаас нэр дэвшүүлэх болон биедан нэр дэвшүүлэх ажиллагаа 13-ны дуустал үргэлжилж, сонгуулийн эрхийг хорооноос баримт бичгийг нэгтлэн шалгаснаар бүртгэсэн тухай шийдвэр гарч, нэр дэвшигчид 6 дугаар сарын 6-наас сурталчилгаагаа эхлүүлэх эрхтэй болох юм. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нийслэл орчимд мод тарих байршлуудыг зарлалаа. Үүнд 4 цэцэрлэг хүрээлэн 2 мод тарихцыг болоод нэрэмжит төгөл, ногоон хэрэм зурус, мод өржүүлэхийн газар тус бүр нэгд багтжээ. Тодорхойлбол үндэсний болон Баян гол, Шин налах, олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн Инчооны мөрөөдлийн төгөл, Хомир хайрхан болоод айдсын ам мод тарихцыг, Түргэний гол, ногоон хэрэм зурус, Улаанбаатарын захирагчийн ажлын албаны мод өржүүлэхийн газар зэрэг байршлуудад хувь хүн албан байгууллага аж ахуйн нэгжүүд мод тарих боломжтой. Төлбөрийн тэнцэл 574.6 сая $ам ашигтай гарчээ. Үүнд уул уурхай бүтээтгүүний борлуулалт өндөр түвшинд хадгалагдсан нь нөлөөлсөн байна. Тодорхойлбол нүүрсний экспортын биет хэмжээ оны эхний 2 сарын байдлаар 15.8 сая тонн буюу 39%, зэсийн баяжмал 420 мянган тонн буюу 49.4%, төмрийн хөдрийн биет хэмжээ 1.2 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 18%-аар тус өссөн нь төлбөрийн тэнцэл ашигтай гарахад голлох үүрэг гүйцэтгэжээ. Богдуулна хүүхдийн живхэн хог хуралджээ. Живхэн байгальд 200-аас 500 жилийн дараа бүрэн задарч шингэдэг. Живхний төрөл хөрсний нөхцлөөс хамааран 450-аас 500 жил хүртэл задрахгүй байх тохиолдол бий. Хүүхэд 2 нас хүртлээр дунджаар 2000-аас 8000 орчим живх хэрэглэдэг тул байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө их байна. Монголчууд хүүхдийн эдлэл хэрэглээг хаа хамаагүй хайдаггүй уламжлалтай. Гэхдээ цэвэр байгальд хайх нь зохисгүй гэдгийг байгаль хамгаалагчид хэлж байна. Газар шөлөөлөлтөд орсон айлууд нохоогоо орхиж явснаас эзэнгүй ноход олширчээ. Тухайлбал Гандангийн дахин төлөвлөлтөөр газраа шөлөөлсөн айлууд нүүхтэй тижээж байсан нохоогоо орхиж явснаар хотын төвд эзэнгүй ноход үзэгдэх болжээ. Мөн вокзал бөмбөр орчмыг дахин төлөвлөснөөр эзэнгүй нохоо ихсэснийг тохижил үйлчилгээний ажилчид хэлж байна. Брэдэд агуу эх орны дайны ялалтын 81 жилийн ойд зориулан Улаанбаатар хотын төв талбайд ялалтын өв залгамжлагчдын вальсыг зохион байгууллаа. Ихтэй сургууль, коллежийн оюутан, цэргийн сургуулийн сонсогчид, алх ангийн сурагчид 1940-од оны хэв маягаар хувцаслан ялалт хэмээх үгээр эгнэн зогсож Георгийн туусны томоохон хувилбарыг бүтээжээ. Үйл ажиллагааны оргил нь 600 гаруй хос оролцсон бүжгийн үзүүлбэр байлаа. Ялалтын өв залгамжлагчдын вальс нь энхүү инхийн төлөө Дайны баатруудын гавьяаг дурсах ирээдүйн үеийнхний эв нэгдлийн бэлэг тэмдэг болжээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлээрэй. Брэдийн нийслэл Улаанбаатар хотод ялалтын баярын өмнөхөн фронтын бригадууд агуу эх орны дайны Ахмад дайчдад концерт тоглож баяр хүргэх үйл ажиллагаа үргэлжилж байна. Тэдний дунд 100-аас дээш насыг насалж байгаа Ахмад дайчид цөөнгүй байна.
Агуу эх орны дайны Ахмад Дайчдад концерт тоглож баяр хүргэх үйл ажиллагааны нэг нь Баруун фронтын 248 дугаар тусгай танкын бригадын Ахмад Дайчин Иван Тимофеевич Галушовын гэрийн гадаа боллоо. Тэрэнд фронтын бригадаас онцгойлон баяр хүргэж, хотын соёлын төвийн уран бүтээлчид Ахмад Дайчны хашаанд концерт тоглон удахгүй болох ялалтын баярын мэндчилгээг дэвшүүлж, дайны жүлүүдийн дуу бүжгийг тоглож сонирхолсон юм. Публики от нашей страны примите самые. Манай хот бүгд найрамд улсын нэрийн өмнөөс дэвшүүлж буй чин сэтгэлийн халуун мэндчилгээг хүлээн авна уу. Танд ултуудаа наслахыг хүсье. Та 12 дугаар сард 103 нас хүрнэ. Удаан хугацааны турш дахин уулзцгаая. Баярын мэнд хүргэе. Иван Тимофеевич энэ жил 103 нас хүрнэ. Түүний амьдралын түүх ялагчдын тухай номын хуудас шиг. Тэрээр 1923 онд Воронеж мужийн Егоровка досгонд төрж, 1941 онд дунд сургуулаа төгсөөд Ариолын хуйгт танкын сургуульд шууд элсэн оржээ. 1942 онд Баруун фронтын 2 дугаар гвардийн танкын бригадад тулалдаж, Иржовын ойролцоох болон Белорусын хил дээр 2 удаа шаргацсан байна. Зэргээс халагдсныхаа дараа Сталинград, Ростовын сургуульд шин цэргүүд сургаж, дайны дараагаар Хабаровск болон Брятад алба хаажээ. Түүнийг агуу эх орны дайны 1-2 дугаар зэргийн одон цэргийн гавьяаны төлөө медаль болон бусад ойн медалаар шагнасан байна. Мөн өнгөрсөн жил тэрэнд Брят улсын хүндэт дэргэн цол олгожээ. Мөн энэ жил 100 нас хүрсэн Цэндэ Жалсинова Цэринавд удахгүй болох ялалтын баярын мэнд хүргэлээ. Рассвет соёл чөлөө цагийн төвийн фронтын бригадынхан тэрэнд зориулж ялалтын баярын дуунуудыг тоглож сонирхолсон байна. Инх тайван, эв найртай амьдрах нь хамгийн чухал зүйл. Цэндэ Жалсинова Сэлэнгийн аймгийн Загустай тосгонд төржээ. 1941 онд дайн эхлэхэд сургуулаа орхин нэгдлийн фермд ажилласан байна. Үр тариа бэлтгэх болон фермд сайлчин зэрэг ажил хийж байжээ. Харин 1943 оны намир сайн дураараа улаан аримд элссэн байна. Тэрээр 457 дугаар агаарын хороонд өөр байгалийн фронтод байлдааны онгоцны механикчаар алба хаажээ. 1946 онд цэргээс халагдсан байна. Түүнийг эх орны дайны 2 дугаар зэргийн одон Японыг ялсны төлөөх медалаар тус шагнажээ. Ийхүү Ахмад Дайчин амьдарч байгаа Улаан Үд хотын хашаа бүрт фронтын бригадынхан тоглож байна. Бидэнд амар амгалан байдлыг бэлгэлсэн ялагчдын үеийнхнийг гүнээ мэхийн хүндэтгий. Айст глобал телевиз Бритийн бүгд найрамдах улсын нийслэл Улаан Уд хотоос агуу эх орны дайны ялалтын 81 жилийн он баярын ёслолын жагсаалыг шууд дамжуулан үзүүлэх гэж байна. Шууд дамжуулалтад манай телевизийн ажилтнуудаас гадна Зөвлөлт холбоот улсын цэрэг улс төрийн нэрт зүтгэлтэн цэргийн Гарамгай Жанжин, Зөвлөлт холбоот улсын 4 удаагийн баатар, бүгд найрамдах Монгол ард улсын баатар маршал Георги Константинович Жуквийн гэр мүзийн эрхлэгч амар тайван оролцсноо. Граждане. Дэлхийн 2 дугаар дайн буюу агуу эх орны дайны ялалт бол олон сая хүний амь нас цус нулимс хагцал дундаас бий болсон юм. Энэхүү дайны хүнд хэцүүг Зөвлөлт холбоот улсын ард түмэн дангаар нуруунд давуурч даван туулж ялалтад хүрсэн. Гэхдээ дэлхийн нийтээр дайныг хурдан зогсоохын төлөө залбирч итгэл сэтгэлээрээ бие биенээ дэмжиж тусламжийн гараа сунгаж байсныг мартах учиргүй. Ялангуяа Монгол улс монголчуудын тусламжийг ялалтын эсрэлийн жагсаал бүрт эргэн сануулж өгүүлдэг. Бүхий л талаар монголчууд одоо өөртөө байгаа юмнаас илүүчтэй бүхий л талаар тусламжийн бараануудыг илгээж байсан байдаг. Айст глобал телевиз ялалтын 80 жилийн ан ёслолын жагсаалыг Улаан Уд хотоос шууд дамжуулж байсан туршлагатай. Энэ нь улс хийгээд төв дамнсан телевизийн шууд дамжуулалт байсан юм. Соседи бывают разные. С некоторыми соседями мы ругаемся, с некоторыми. Олон янзын хөршүүд байдаг. Заримтай мэд муудалцдаг, заримтай мэд огт дууралдаггүй. Бас өргөж тусламж хүсч болдог хөршч байдаг. Гэртээ дутгсан зүйлсээ нэрлэлгүй асууж авч болдог. Эхнэртэйгээ муудсан үе шууд очиод хэсэг хугацаанд амьдарч болох сайн хөршч бай. Буряд, Монгол, Орос, Монгол бол яг л ийм хөршүүд юм. Өргөлж өвтэй найртай байсан хөршүүд ээ. Яагаад парад үзэх ёстой вэ гэвэл бид одоо ч найрсаг харилцаатай өмнө ч юм байсан. Манай өвд дэдэс эрт үеэс л бие биендээ хүнд хэцүү цаг үед өргөлж тусалдаг байсан.
Энэ өдрийн үйл явдал хийгээд ялалтын ёслолын жагсаал нээлттэй ярилцлага гээд манай телевизээс үзэгч танд хүрэх нэвтрүүлэг шууд дамжуулалт дэлхийн 80 гаруй орныг хамарсан гаслант дайн яагаад гарах болов? Монголчууд бид хэрхэн тусалсан бэ? Энэхүү ялалтын үр нөлөө монголчууд бидэнд хэрхэн туссан бэ зэрэг асуудлыг хүндэх болно. Орос улбооны улсын ард иргэдэд дэлхийн 2 дугаар дайны ялалтын 81 жилийн баярын мэнд хүргье. Энэхүү дэлхийн 2 дугаар дайны төгсгөл үед Монгол улс тусгаар тогтнолоо олж авсан түүхэн баярт мөчүүд давцдаг. Учир нь юу гэвэл 1945 оны 2 дугаар сард Кремийн баг хурлаар бол зөвлөлт холбоот улсын удирдагч Сталин, Английн удирдагч Черчилль, Америк нэгдсэн улсын удирдагч Рузвельт нар Ялтын баг хурлын хэлэлцээрээр 1945 оны дэлхийн 2 дугаар дайныг дуусгахын тулд одоо зөвлөлт холбоот улсыг Японы эсрэг дайн байлдаанд оролцуулах санал хүсэлтийг тавьсан. Үүнийг үндэслээд Сталин бол одоо Монгол улсын тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх нөхцөл болцоог тулган хүлээлгэж Монгол улс тусгаар тогтнолоо олсон түүхэн ялалтын баярын өдөр тохиож байна. Түүхийг өөрчлөн бичиж болохгүй. Алдаатай оноотэйч өнгөрсөн түүх бол бидний л түүх. Түүнээс ичих хэрэггүй, нуухч хэрэггүй. Мөн өөрчлөгч шаардлагагүй. Харин сургамж авах ёстой. Үүний тулд хүн бүхэн түүхээ үнэн зөвөр нь мэдэх ёстой. Үзэгч таны мэдлэгт Iced Global тусал нэмье. 5 дугаар сарын 9-ний 10 цагаас бидэнтэй хамт байгаарай. Iced Global Улаанбаатар хотоос ялалтын ёслолын жагсаалыг шууд дамжуулна. Энэ амралтын өдрүүдэд хүн төрөлхтний түүхэнд хамгийн онцлог баярын нэг агуу их орны ялалтын баяр тохиож байна. Хүн бүхэн ялалтын ёслолын жагсаалыг хүсэн хүлээж байгаа нь гарцаагүй. Урлаг соёлын салбарч гэсэн энэ өдрүүдэд үзэгчтэй хүлээж байна. Юу болохыг хөтөлбөрөөс дэлгэрүүлэн үзнэ. Монголын үйлдвэрчний эвлийн соёлын төв ордон энэ амралтын өдрүүдэд ачаалалтай ажиллах нь 9-ний бям гарагт хар шамтлын дуучин гавьяат жүжигчин Баасан Зоржийн хавар хайр уран бүтээлийн тоглолттой бол 10-ны бям гарагт дуучин Хумбгарын Батминдийн Заяа дүүрэн Монгол уран бүтээлийн тоглолттой. Сэрчмагийн Баасан Зоржийн 20 дугаар зууны сүүл 21 дугаар зууны хагаст үзэгч сонсогчдыг байлдан дагуулж тодоос тод их шиглэж чадсан цөөн хідэн дуучдын нэгт тооцогддог. Хос цалуус, чамдаа зариулъя, хавар, болцоо, холоос чамдаа дуулъя гэд 1990-ад онд үүсгэн байгуулагдсан хар шамтлын бүтээлүүд Баасан Зоржийн дуулсан дуунууд өнөөдрийн хүртэл залуусын сэтгэлийг хөглөж яваа билээ. Ардын дуу шиг хоногшиж үе дамжсан сайхан бүтээлүүд энүүдэн шигшиглэж хаврын анхны дулаан салхи сэтгэлдэх дурсамжийг хөглөнө. Сонирхуулахад хар шамтлагийг Монголын эстрадын түүхэнд хамгийн анх хүмүүсийг бүжиглүүлсэн хамтлаг гэдэг. Мөн гавьяат жүжигчин Баасан Зоржийн Би чамд хайртай киноны үрлэгийн дүрс тоглосон Пүрүмагийн төрсөн дүү ажээ. Монголын үйлдвэрчний эвлийн соёлын төв ордонд 10-ны 8 гарагт дуучин Хумбгарын Батминдийн Заяа дүүрэн Монгол уран бүтээлийн тоглолттой. Тэрээр Монгол эх орноороо тойрон аялан тоглосон дараагаар энэхүү эх орныхоо нийслэл Улаанбаатар хотноо хаалтын тоглолтоо хийж байна. Түүний тоглолт энэ цаг үед хамгийн чухалд тооцогдох ёс заншил хийгээд соён гэгэрлийг түгээж байгаагаараа онцлог. Учир нь Монгол ёс заншил, Монгол өв соёл, түүний утга тайлал яриад дуугаа дуулнаа. Улсын дөрвөлжгийн Эрдэнэ театрт 3 бүлэг 6 үзэгдэлт бэлэг жаргалын ламбгаан нулимс дүүрийг тоглоно. Уг дүүрийг анх 1986 оны 5 дугаар сарын 10-нд тавьж байжээ. Өдгөө 40 жилийн ойтойгоо залгаж байна. За бэлэг жаргалын ламбгаан нулимс дүүр бол ер нь энэ дүүрийн урлаг. За тэр дундаа энэ дэлхийн алдартай сор болсон бүтээлүүдтэй энэ зэрэгцхээр ийм нямба тэгээд ийм гайхамшигтай бичигдсэн ийм дуур. Их зохиолч Нацаг Доржийн ламбгаан нулимс зохиолоос сэтгэлэн бүтээсэн энэхүү дүүрийн цомнолыг ардын уран зохиолч Лавгц сүрэн бичиж хөгжмийг төрийн шагнал бэлэг жаргал зохиожээ.
Улсын хүүхэлдэйн театрт анхудаа 1000 жилийн баялаг түүхтэй Хятадын Чианжоу хотын хүүхэлдэйн театраас ЮНЕСКОгийн Бит бус соёлын өвийн шилдэг туршлагын бүртгэлд багтсан дорн дахны гайхамшиг дурлаг утсан хүүхэлдэйн гайхамшиг үзүүлэх гэж байна. Тус театр 2 жүжигтэй ирсэн бөгөөд сэргэлэн царамгчин үзүүлбэр үзэгчдийг хөгжим баясгах бол залуу насны зүүд үзүүлбэр сэтгэл татам уянгалаг ертөнцөөр аялуулна. 9-ний 11, 15 цагт тоглох Тулааны урлагийн амин сүнс утсан хүүхэлдэйн гайхамшиг хөтөлбөрийг үзэж сонирхоорой. Одоо үргэлжилж байгаа тоглолтуудын мэдээллийг хүргэе. Зам тээврийн яамны эхнүүдэл танхимд ардын урлагийн хуур магнит чуулган Монголын үндэсний гайхамшиг дурлагийн тоглолт үргэлжилнэ. Түүнчлэн хуур магнит чуулга Candle Light концертыг толилуулна. Ганцхан Паласт цагаан лавай чуулган Nomadic Legend ардын урлаг өв соёлын тоглолт. Зайсан хил Event Hall Орфей театр Хэрмэл Крюгийн хамтын бүтээл 20-т жүжиг пост драм. Соёлын төвөргөнд хүүхэд залуучуудын театрын бүтээл 18 дахь хаврын хайр драм. Асайренад Дэлхийн цирк Монголд 2026. Улаанбаатар театрт Мапед хүүхэлдэйн театр Улаанбаатар театрын хамтын бүтээл Сайн уу Олмос хүүхдийн жүжиг. Плаза таварт Монгол хуур чуулган Horse Head Fiddle ардын урлагийн тоглолт тус үргэлжилж байна. Амралтын өдрүүдийг бүхэн барилдаангүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Энэ удаад Ховд аймгийн 4 сумын түүхт 70 жилийн ойд зориулсан бүгд найрамдах Монгол ард улсын начин лэгчдийн бандхүүгийн нэрмжит улс саймаг цэргийн цолтой 128 бүхийн барилдаантай. Барилдаан Монгол бүхэн өргөөнд 9-ний 13 цагт эхэлнэ. Энэ амралтын өдрүүдэд болох нэгэн чухал үйл ажиллагаа бол хурмын хувцсны үзэсгэлэн юм. Мишель Экспогийн үзэсгэлэнгийн танхимд Монголын хамгийн том албан ёсны хурмын үзэсгэлэн Wedding Expo Mongolia 2026 10 дахь жилдээ болно. Iced Global амралтын өдрүүдэд болох урлаг соёл спортын зарим үйл явдлаас танилцууллаа. Эрхэм үзэгчдээ та бүхэндээ баасан гарагийн мэдээний хөтөлбөрөөр хүргэлээ. Анхаарлаа хандуулан хамт байсанд баярлалаа. Баяртай.